жилийн дараа за мэдээж дунд хугацаанд бол хөтөлбөрийг шинжлэх сайжруулахтай холбоотой ажлууд хийгдчихсэн бол за сүүлийн одоо 3 4 жилийн хугацаанд бол хөтөлбөрийг одоо дахин шинжлэх ийм цикл хугацаа таарч ийм том реформ хийгдэж байгаа. Цаг үе яг энэ одоо илтгэлийн хугацаатай тавцж байгаа. За ингээд ерөнхийдөө хөтөлбөрийн шинжилэл багш бэлтгэх хөтөлбөрийн шинжилэлт гэх гэхээр ерөнхийдөө нэг ийм хөтөлбөрийн 2 янзын хүрээ төвшөнтэй энэ асуудал холбогдно. За нэгдүгээрт мэдээж бичигдсэн хөтөлбөр буюу яг цаасан дээр боловсрогдсон хөтөлбөрийн хүрээнд бол за манай Монгол Улсын боловсролын сургууль дээр бол яг нөгөө хөтөлбөрийн ерөнхий том зорилго суралцгын хүрэх үр дүнгууд энтрээ томьёолоод баталгаажуулаад одоо тэр нь яг одоо хичээлийн хөтөлбөр сургалтанд буух хэрэгжих ийм процесс явагдаж эхэлж хийгдэж байна. Тэгэхээр энэ бичигдсэн хөтөлбөр дээрээс энэ арга зүйтэй холбоотой хамгийн гол бидний одоо өмнө тодорхойлж байгаа асуудал анхаарах ёстой зүйл маань юу вэ гэхээр боловсролын их сургууль багш бэлтгэх хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ үндсэн суралцгын ямар үндсэн философийн асуудал, суралцгын үндсэн ямар философийн чиг баримжаатай байна вэ гэдэг асуудал бол энэ арга зүйн одоо гол үндсэн асуудалтай их чухал холбоотой. За дараагийн хөтөлбөрийн асуудал бол implemented буюу нөгөө бичигдсэн хөтөлбөр маань өөрөө анги танхимд ороод бодитоор хэрэгжихтэй холбоотой. Тэгэхээр энэ хэрэгжих процесст саяны тэр суралцгын үндсэн философи яаж одоо амжилж бууж ирж арга зүй асуудал болох вэ гэдэг бол одоо манай багш нарын өмнө ялангуяа одоо багш бидний өмнө тулгарч байгаа үндсэн асуудал мөн учраас өнөөдрийн одоо бас энэ илтгэлтэй маань хурлын маань үндсэн чиглэлтэй их чухал холбогдож байгаа гэж ингэж үзэж байгаамаа. За бид энэ арга зүй асуудалтай холбоотой ер нь энэ суралцгын боловсролын сургуулийн баримталж байгаа философитой суралцгын философитой холбоотой арга зүй асуудлыг шийдвэрлэхийн тулд за мэдээж тодорхой одоо судлаач багш нар учраас одоо тодорхой судалгааны арга зүйтэй ингэж хандахыг одоо хичээж байгаа. Тэгэхээр энэний ихэнд бол бид нар энэ ерөнхий насанд хүрсэн суралцагчид буюу ихтэй сургуулийн оюутнуудын суралцгүйтэй холбоотой одоо зүйлүүдээр бол дэлхийн эрдэмтдийн болон олон улсын байгууллагын судлаачдын энэ 21-р зууны суралцгын талаарх үзэл баримтлал тэгээ энэ дотроо насанд хүрэгчдийн болон одоо энэ хувиран өөрчлөгдөх суралцгын буюу трансформатив learning гэдгийг бид нар яг энэ илтгэл дээр хувиран өөрчлөгдөх суралцгыг гэдгээр орчуулж хэрэглээд байгаа. За түүний одоо хүрээний үйл ажиллагаанд бол яг л одоо шинжигдэхүүнээ болгож аваад за ингээд ном зүйн болон одоо ном зүйн тойм шинжилгээ болон харьцуулсан шинжилгээний одоо арга ашиглан тодруулж за түүнийгээ Монголын уламжилт соёлын нэгэн хэсэг болох амь ухаан, гурвал онол нэгэн ертөнцийн хандлагын үүднээс одоо шинжиж үзээд за ингээд нэг тодорхой үр дүн дүгнэлтэд хүрсэн. За ингээд тодруулсныхаа үндсэн дээр ер нь энэ 21-р зууны суралцгын ялангуяа энэ андрогийг буюу насанд хүрэгчдийн суралцгын энэ үндсэн асуудал бол суралцагч өөрөө болон бусдын тусламжтайгаар сурах үйлээ өөрөө удирдах бөгөөд за энэ хүрээний одоо хувиран өөрчлөгдөх суралцгыг бол хүмүүний насан туршдаа тасралтгүй суралцах боловсрол эзэмших юм арга хэрэгсэл байна гэсэн ерөнхий нэг юм одоо үр дүнд судалгаа маань хүрсэн байгаа. За ингээд түрүүнд ингээд гарчган дээр байгаа багш бэлтгэх хөтөлбөрийн гэхээр бидний ерөөсө гол энэ онлын хүрээний асуудал бол андрогогийн асуудал буюу насанд хүрсэн суралцагчийн суралцгын арга зүй асуудал. Педагог, андрогогийн хоёрын. Тэгэхээр андрогог гэдэг бол энэ одоо багш бэлтгэх хөтөлбөрийн арга зүйн үндсэн одоо чиглэл байх нь тодорхой. Тэгэхээр энэ андрогог буюу насанд хүрэгчдийн суралцгүйтэй холбоотой бүтээлүүдэд ингээд тойм шинжилгээнүүд хийгээд үзэхээр за Новелс гэдэг эрдэмтэн бол бас энэний гол ийм төлөөлөгч байд юм байна. Тэгэхээр ер нь л маш энгийнээр хэлбэл сурах процессоо өөрөө удирдах тухай асуудал бол андрогогийн үндсэн гол асуудал байна. Тэгээ энэ дээр энэ андрогог дээр нэг энэ чухал ингээ онлын юмнуудыг ингээ судлаад явж байхад сурах процессоо өөрөө удирдна гэдгийн цаана нэг гол ийм толгуур санаа байгаа нь юу гэхээр сурах процессоо өөрөө удирдахдаа дандаа тэр нэг ийм өмнөх туршлага гэдэг юм. Тэгэхээр андрогог, педагог хоёрын буюу насанд хүрсэн суралцагч, насанд хүрээгүй одоо хүүхдийн суралцгын хоёрын гол зааг дээр байдаг нэг хамгийн том зүйл юу байдг вэ гэхээр насанд хүрсэн суралцагчийн хувьд бол хүүхдийг бодвол
маш олон зүйлийн тийм нөөц туршлага хуримтлуулсан. Тэгэхээр энэ андрогоо гэдэг бол дандаа тэр туршилгаа дээрээ тулгуурлах гэдэг ийм онол нь бол ийм чиглэлтэй зүйлээрээ гол ялгаатай. За тэгээд энтэй өөр нэг ингээд энэ андрогогийн хүрээний суралцгүйтэй холбоотой нэг ингээд гол арга зүйн асуудлууд нь бол мэдээж багш нарын одоо арга зүйг стандартчлах боломжгүй. Гэхдээ энэ андрогог гэдэг зүйлийг ингээд сургалтынхаа үйл ажиллагааны баримжаа олгоод ингээд явхаар энэний арга зүй хүрээний хамгийн том асуудал бол энэ трансформатив лөөнөн буюу хувиран өөрчлөгдөх суралцгын асуудал хоёр бол заавал ингээд ерөнхийдөө тогтолцоод хоорондоо их тохирцтой энэ хүрээний гол асуудал бол болд юм байна гэдэг. Тэгэхээр энэ хоёрын тэр огтлцоод байгаа юм уулзаад байгаа цэг нь юу байна гэхээр энэ хувиран өөрчлөгдөх суралцгын буюу тэр трансформатив лөөнөн гэдэг юм нь бол тэр суралцах үйл явцад оролцож байхдаа ерөөсөө өмнөх төлөвөөсөө дандаа ингээд хувирж ядгийн шүү насан турсан суралцагчдын суралцгын гол ялгааны тухай асуудлыг бол ингэж авч үзээд байна. Тэгэхээр энэ Месров гэдэг энэ хувиран өөрчлөгдөх суралцгын гол онлын төлөөлөгчийн хүмүүсийн одоо үзэж байгаагаар бол ерөөсөө трансформатив лөөнөн буюу энэ 21-р зууны суралцгын үндсэн гол асуудал болоод байгаа энэ суралцгын асуудал бол ер нь л хүн тэр нэг өөрийн юмс одоо тэр үзэл бодол ойлголтыг суралцгын процессийнхаа явцад ингээд өөрчлөх процесс явагдаад байгаа юм байна. Тэгээ энд бол мэдлэг чадвар хандлага гэдэг ингээд дадал хандлагын асуудлууд ингээд бүхэл зүйлээ ингээд дээр нь ийм транс өөрчлөлт болоод байдаг юм байна. Тэгэхээр энэ хоёр одоо уулзвар дээр ерөнхийдөө базаад хэлэх юм бол тэр туршилгаал ашиглаад байдаг нь насан туршидчдын онцлог шүү. Тэр туршилгыг ийм хувиргах сургалт байж болдгоо гэдэг нь бол энэ трансформатив лөөнөн байна гэж. За ингээд бид хэд бол саяны ном зүйн том шинжилгээнийхаа зэрэгцээгээр баримтчгуудын шинжилгээн дээр Монгол Улсын боловсролын сургуулийн хөтөлбөрийн үзэл баримтлал 23 онд батлагдсан үзэл баримтлалыг аваад энэ дээр шинжилгээ хийгээд үзгээр 3 гол тулгуур асуудал байна. Одоо бидний өмнө тулгараад байгаа юм. Манай хөтөлбөрийн хэрхэм зорилго бол Монгол үндэсний уламжлалт соёл үзэл баримтлал тулгуурлан өөрчлөлтөд тасан цогцож уян хатан ханддаг, дасралтгүй хөгжиж багшлангаа суралцдаг. Тэгээд трансформатив тичер гэдгийг бол яг бид нар агуулгын хувьд шинжилж байгаад монгол хэлний ном зүйн одоо үг томьёоны тайлбар толнууд энэ төр харж байгаад ийм эрдэм чанартай багш бэлтгэх гэдэг үг оноочгоод ингээд хөтөлбөр дээр батлагдчихад байгаа. За тэгээд эрдэм чанартай багш гэж хэнийг хэлэх үү гэхээр ерөөсөө л энэ эргэлзээгүй, тодорхойгүй бүх юм ингээд мэдлэг, чадвар, хандлага шинжлэгдэж байгаа энэ цаг үед тэр цаг үе тухайн нөхцөл байдалтай уян хатан хандаад өөрөө өөрийнхөө үйл явцыг журамлан дагаад өөрчлөөд байх чадамжтай ийм багш бэлднэ гэд томьёолоод. За тэгээ хамгийн гол нь энэ үзэл баримтлалын санаануудад хүрэхдээ бидний хийх ёстой суралцгын шилжилт бол тэр цаадалтайгаа тэрний хамгийн доотлын тэр өгүүлбэр их чухал өгүүлбэр мэдхээс илүү утгыг ойлгох, учрыг тайлах, уг чанарыг ухаарах үйлдэлүүд бол манай одоо багш бэлтгэх сургалтын суралцгын одоо үндсэн шилжилтийн асуудал байна гэдэг ийм зүйлүүд бол одоо үзэл баримтлалд тунхаглагдсан учраас багш нар бол энэ л хүрээнд арга зүйн асуудлуудаа шийдэх ийм юмтай тулгарна. Тэгэхээр ингээ хувиран суралцах буюу тэр трансформатив лөөнэн гэдэг юмны саяын одоо энэ боловсролын сургалтад бидний хэрэгжүүлэх гээд байгаа амин юмтай ингээд холбосон гол ингээ поинтуудыг судлаад ингээ шинжилээд үзэх юм бол ерөөсөө л ийм тунхаглалын гэдэг нь чэйжилсэн тогтоосон мэдлэгээс сальж ер нь хүн нэг өөрийн өмнө сурцсан мэдсэн зүйлээрээ ямар нэгэн тийм утга учиртайгаар хувиран өөрчлөгдөх ийм үйл явц. Тэгэхээр их сургууль андрогогийн төвшөнд бол ерөнхий боловсролын сургуулиас бүр илүү ялгаатай шинэ утга, шинэ санаа, шинэ арга, шинэ мэдлэг бүтээх ийм процессын анги танхимд явагдаж байх юм байна. Тэгэхээр яг өмнөх туршлага дээр тулгуурлан ойлгоно гэдэг дээр нь бол жишээ нь бол яг энэ судлаачдын хамгийн их тэмдэглээд байгаа юмнууд нь бол тийм ингээ маш их хэмжээний юм ингээд өөртөө туршлага нөөц болгоод авцсан юм дотор буруу, тодорхойгүй хамгийн гол нь тэр хэрэглэгддэггүй юмнуудыг хувиргах тухай асуудал. За хуучнаас шинэ рүү шинэ туршлагад хувирах тухай асуудал. Шинжлэх ухаанч бус юмнууд одоо асуудлуудаас шинжлэх ухаанч арга хандлага руу хувирах гэдэг юм уу. Дандаа энэ нэг өмнөх туршлага дээрээ тулгуурлаад тэрэн дээрээ өөрөө юм транс өөрчлөлт хийгээд явах юм бол энэ суралцгын гол асуудал байна гэдэг.
За энэ хүрээнд бол эрдэмтэд ер нь хамгийн гол нь энэ суралцгыг өөрөө шүүмжлэл сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, бие даан суралцах чадварыг л одоо хамгийн их сайн төлөвшүүлээд байна. Тэгээд энэ бол тэр насан туршдаа суралцгыг гэдэг юмны одоо үндэс болох юм байна гэдэг асуудлуудыг тавиад. За энийг бол яг товч харуулад орчих. Тэгэхээр ингээд сая ярьсан зүйлүүд дээрээ манай Монгол улсын боловсролын сургууль бол тэгвэл энэ эрдэм чанартай багш гэдэг хүний завгар нь өөрөө ямар байх вэ? Бид нар ямар завгарын багш бэлтгэхийн гэдэг хүрээн дээр ийм эрдэм юутай чанартай багшийн завгар дэвшүүлсэн боловсролын сургуулийн одоо нэлээд олон эрдэмтэд энэ нэг Америкийн нэгдсэн улсын нэг их сургуулийн энэ трансформатив суралцгүйг үндсэн сурах бичиг орчуулагдаад ингээд багш нарын гар дээр очсон энэ арга зүйн асуудлуудыг шийдэхэд бол бас ингээд янз бүрийн байдлаар хийгээд явж байгаа. За тэгэхээр дээр энэ эрдэм чанартай багш гэдгийн завгарын энэ дотор талд нэг ингээд тойрглоод ингээд зурцсан байгаа зүйл бол юу вэ нүгээд ингээд шинжээд үзэхээр эрдэмтэд бол трансформатив learning based тэр трансформатив learning theory based гэдэг байгаа. Тэр онолыг суурилсан арга зүйн завгаруудыг маш ихээр дэвшүүлдэг нэг буюу хамгийн их түгээмэл хэрэглэгддэг энэ завгар бид нар ингээд аваад үзэхээр одоо яаж юм тэгэхээр түрүүний хэлсэн тэр нөгөө нэг статус ко буюу яг тэр нэг одоогийн төлөв буюу өнөөдрийн ингээд алтангой гэдэг хүний нэг ингээд одоо түрүүний нэг өөрийн гэсэн туршлага хуримтлуулсан төлөв дээрээс тэр нэг болохгүй байгаа асуудлуудтай холбоотой тэр үүлийн баримжаа алдагдах тэгээд нэг өөр төлөвт араа тийм нэг өдөөгдсөн төлөвт очих тэгээд тэрийг асуудлыг шинжилэн судлах замаар ингэж өөрчлөгдөж явах замаар тэгээд тэр нь ингээд одоо баталгаачих гэдэг юм уу бүр хэрэглээнд орох замаар тэр хамгийн ингээд өөрийнхөө байсан тэр өмнө талын төлөвөөс алтангой гэдэг хүн бол нэг юм дараагийн хөгжсөн төлөвтөө очиж болдог гэх. Тэгээ энэ нь өөрөө ингээд циклдээд тойроод явдаг. Ийм одоо завгрууд бол яг энэ трансформатив learning гэдэг зүйл юм бол одоо хамгийн гол одоо арга зүйн завгрууд байна гэдэг ингээд бид нар авч үзсэн. За ингээд бид нар энэ түрүүний хэлснээр нөгөө бас өөрснийхөө Монгол соёл хандлагын үүднээс энэ гадны завгар юмнуудыг бас жоохон шинжилж үзэж яг шин чанараас нь гадна мөн чанарыг нэлээ ойлгож иж сургалт руугаа энтер буулгаж ашиглахгүй бол бас энэ хэлбэрийн сургалтууд болох юм одоо эрсдэл байдаг учраас бид нар бол энэ ер нь энэний цаана юу хэлээд байгаа юм гэдгийг ойлгохын тулд бол энэ хувирын өөрчлөгдөх суралцахын гэдэг үүлийг үүлийн шинжиж үзэх замаар бол бас нэлээд ажилласан. Тэгэхээр энэ дээр завгрыг тавьсан байна. Тэгэхээр энэ дээр бол хамгийн гол юм нь тэрийн суралцахыг хүн орчин гэсэн талтайгаас гадна харилцах нөхцөлдөх тийм төлөвийн үүлийн төлөв байна гэж. Тэгэхээр энтэй яг ингээд харьцуулаад гэдэг юм уу холбоод ингээд үзэх юм бол бидний хийсэн дүгнэлт дээр бол тэр андрогог бол өөрөө тэр нөхцөлдөх үүлээс буюу тэр нэг болж байгаа юмтайгаа хүн өөрөө нэг юм нэгэн болоод тэндээсээ ингээд нөхцөлдөх үүлээсээ буюу тэр үр дүнгээсээ өмнөх үр дүнгээсээ ингээд өөрчлөгдөөд процесс явдаг гэдэг ийм зүйлийг бол бид нар бас нэг өгүүл дээр нэлээд тодорхой бичиж тэмдэглэсэн байгаа. За ингээд яг хуу ерөнхийдөө зүгээр маш энгийнээр энийг бүр ингээд цааш нь учир утгыг ингээд ухаад ингээд үзэхээр ер нь нэг ийм 3 төлөвийн шилжилт хийгдээд яваад байгаа. Эхнийх нь бол ерөөсөө тэр нэг дандаа нэг хуучин юм эвдэгдээд байгаа. Өмнөх ойлголт дандаа соригдож байгаа нэг ийм үе шат. Тэгээ энэ дээр бол хамгийн гол юм нь бол дилемма гэдэг байгаа. Дандаа тэр нэг ийм эргэлзээ сорил одоо баримжаа алдаад нөгөө өөрийнх нь хуучин мэдээж чадаад байсан юмнууд нэг ийм проблемтэй тулгараад болж өгөхгүй байгаа юмыг л одоо багш хамгийн сайн тэрийг ингэж нөгөө зохион байгуулах тухай асуудал. Хүүхдийг тийм оюутныг тийм одоо суралцагчийг тийм байдалд оруулах тухай нэг ийм үе шат дамжд юм байна. За тэрний дараагийн нөгөө гурвалжингийн нэг тал те эхний тэр нөгөө үүлийн баримжаа алдаад байгаа тал. Тэр голынх бол тэр ингээ ямар ч байсан ингээ болохгүй бүтэхгүй байна гэдэг юмны дараа нэг ийм тэр асуудлынхаа тухай ингээ судалдаг, шинжилдэг, эргэцүүлдэг ингээд шин юм бий болгодог, судалдаг, шинжилдэг ийм үе шатыг дамждаг. Тэгээ энэ дээр бол ийм шин санаа бодол бий болох. Тэгээ хамгийн сүүлийн шат бол энэ маш чухал юм юу вэ гэхээр зүгээр баттдах нь гэхээсээ илүүтэй бодит амьдралд хэрэгэлдэг
доктортой болгодог. Өөрөөр хэлбэл тэр мэдлэг одоо хэрэглээнд ордог гэдэг ийм зүйлүүдийг бол маш их тэмдэглэдэг. Тэ энэ хамгийн доотлыг бид нар зүгээр AI-аас ингээ асууж үзгээр хөөрхөн энийг юу гэж юм гэхээр тэр эхний шатанд бол нөгөө маш их хүчтэй ихтгэл үнэмшилтэй байсан ийм юунд сорилтонд ороод үнэхээр тэнд асуудал байгаа бол тэр ингээд ойлгохдгоо болно. Хоёрдугаар үе шатанд авал тэрийг ингээд нөгөө өөртөө нээх шинээр бий болгох. Гуравдугаар шатанд авал за энэ бол одоо жинхэнэ ингээд хэрэглээ болно, хэрэгжилж чадна, миний юм боллоо гэдэг ийм үе шатуудыг дамжиж байна гэдэг зүйл ингээ харагдаж байгаа. Энийг үлдээч. Энэ бол түрүүний тэр нөгөө үүлийн хүрээгээ бид нар шинтсэн үр дүнгээсээ тавьсан. Тэгээ энэ үүлийн хүрээг буюу тэр суралцгын үйл гэдэг ямыг бас өөрсдөө ингээд шинжилж үзсэндээ тулгуурлаад бид нар бол энэ өөрчлөн хувирах суралцгын одоо нэгэн ийм динамик завгрыг бас нэг өгүүлэлдээ дэвшүүлж тавьсан. Өөрөөр хэлбэл өөрчлөлт өгдөг суралцгыг гэдэг зүйл маань өөрөө ямар ийм одоо мөн чанар процесс үзэгдэл цаана яваад байна вэ гэдгийг судлах зорилгоор нэг ийм завгар дэвшүүлж тавьсан. За тэгэхээр энэний ингээд нөгөө суралцгын энэ талд бол хамгийн гол нь тэр ажиглах вэ, эргэцүүлэх вэ, төлөвлөх вэ, үйлдэх вэ гэсэн ийм динамик цикл. Ер нь бол зүгээр ингээд бидний судалгаан дээр ч байдаг ном, ер нь бол судлаачдын тойм бүтээлүүдээр ч байдаг. Ер нь бол бид нар ингээд нэг төлөвлөөл үйлдээл орхидог нэг ийм арга зүйн асуудал бол бас бидний яг үндсэн проблем мөн. Тэгэхээр саяны энэ трансформатив learning буюу ховрын өөрчлөгдөх суралцгуу гэдгийн цаа талын хамгийн гол амин санаа бол ерөөсөө тэр critical thinking тэр нөгөө нэг юм бүтээлч эргэцүүлэл тэгээ ажиглах гэхээс шүүмжлэлт эргэцүүлэл гэдэг юм л ерөөсөө энэ трансформатив learning гэдэг юмны бол амин санаа нь байдаг юм байна гэдэг. Тэгээ бид нар бас тэр өгүүлэл дээрээ бол саяын тэр гадны хүмүүсийн завгруудыг бас өөрснийхөө зурж байгаа энэ завгруудтай бас тохирц нийцлийг үзэх гэж бас ингээд янз бүрээр ажиглахаар энэ дээр бол ерөнхий ингээд асуудал юу вэ гэхээр тэр ажигладаг, эргэцүүлдэг буюу журмалдаг проблем байх юм бол ингээд хайчдаггүй тэрийг ингээд өөрөө тэр үүлийг даган журмлан дагах хоёрын хооронд бол бас нөгөө юуны философийн хувьд гэдэг юм уу том ийм ялгаа байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө ингээд нөгөө нэг журмлан дагаад явдаг ийм сургалт ийм одоо ийм процесс байна гэж ингэж үзээ. Тэгээ бид нар бол одоо хөтлөвөр дээрээ ер нь суралцгуугаа төлөвлөхдөө ер нь сурагчдаар асуудлыг ажиглуулах, эргэцүүлэх, төлөвлөх, үйлдэх гэсэн ерөнхий ийм нэг танин мэдхэн үе шатуудыг бол ямар нэгэн байдлаар заавал одоо их онцгойлон анхаарах. Тэрэн дотроо энэ журамлах талын энэ үйлүүд буюу ажиглах, эргэцүүлэх, шүүмжилт эргэцүүлэлттэй холбоотой ийм талын асуудлуудыг бол илүү одоо энэ арга зүйгээ баяжуулах чиглэл рүү оруулж өгөхөөр ингэж хувилрууд гаргаад ингэ ажиллаж байгаа. За тэгээд бас бид нар энэ юугаа янз бүрийн зөвхөн онл яриад байхаас гадна яг арга зүй болгож 2023 онд үзэл баримтал батлагдсанаас хойш бол энэ юу нь яг сургалтын дээр буухаараа яах ёстой юм гэдэг үүднээс сая одоо илтгэгч бид 3 хүн бол яг Пицкийн одоо лаборатори хичээл дээр бид нар нөгөө cookbook гэж ярьдаг те яг энэ бэлэн алхамчилсан заавар өгөөд тэгээ энэний дагуу одоо лаборатори ажил ингээд хийх гэхээсээ илүүтэй сая ярьсан арга зүй дээрээ одоо жишээлбэл нөгөө гүүкийн хуулийг нээсэн тэр Пицк боловсрал гэж байна те тэр одоо арга зүй юмны дагуу хүүхэд өөрөө тэр нэг юмыг өөртөө нээх сая хэлдгээр ингээд бүтээлч юуг ажиглуулах уу юуг эргэцүүлэх юуг ажиглахын төлөвлөх юуг эргэцүүлэхийн зохион байгуулах юуг үйлдэхийн манлайлах юуг одоо дүгнэхийн одоо хянах гэдэг өөрөөр хэлбэл багшийн үйл одоо оюутны үйл хоёрыг бас ингээ хооронд нь холбосон ийм завгрууд гаргаж байгаа Пицкийн нэг лаборатори хичээлийн жишээн дээр бол бид нар бас нэг арга зүй хувилбар дэвшүүлээд за тэрийг бид нар бас тодорхой сүүлийн 2 жил орчмын хугацаанд бас ийм лаборатори хичээлүүдээр туршиж үзээд төрүүчээс үр дүнгууд маань гараад нэг өгүүл бол олон улсад Скопустай сэтгүүлдэр за Монгол улсад бол бас бид нар өөрснийхөө бас гол сэтгүүлүүд дээр ингээд өгүүллүүдэд нийтлүүлээд ингээд явж байгаа. Тэгэхээр энэ үр дүнгуудээс ингээд харах юм бол ерөнхийдөө тэр хүүхдийн нөгөө танин мэдгүй мэдлэгээс гадна тэр нөгөө туршилтыг төлөвлөдөг. Тэгээд тэр өгөгдөл туршилт хийх
хамгийн гол нь тэр нөгөө нэг анализ хийгээд тэрийг ингээд нэгтгэн дүгнэх, буцаагаад илэрхийлэх энэ төр гэдэг ийм чадварууд дээр бол тодорхой хэмжээний ийм ялгаатай акцууд гарч байна гэдгийг бол бид нар бас ингээд үр дүн болгоод хэвлүүлээд ингээд явж байгаа. Тэгэхээр энийг бол та бүхэн өгүүлэл хэвлэгдсэн учраас энд бол тодорхой ярьсангүй. За ингээд цаашдын судалгааны чиглэлүүдээр сонирхоод ингээд янз бүрийн зүйлүүдийг ингээд аваад үзэхээр энэ дээр ингээд хүүхдийн оюутны ингээд өөртөө итгэх итгэлийг трансформатив лөөнэн бэзэд сургалтаар дэмжих, зайн сургалтын үед, онлайн хичээлийн үед, жишээ нь физикийн хичээл дээр бол ингээд нөгөө классик физикээс квант физикийн ойлголт руу ингээд шилжих, тэрийг хувиргах, тэрийг ингээд ашиглах энэ төр гэдэг